байна уу? Одоо хүмүүс авчих. За, сайн байцгаана уу? Хэлцээж юм тий. Хэдэн хүн байна? Одоо 4. За, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? За, тэгэхээр манай амгалан амарч газар зохион байгуулж байгаа өрмийн тавтай морил сэдвийн одоо цуврал хичээлүүдийн маань 5 дахь хичээл болох ургийн хөдөлгөөний талаар далайн маань эхлэхэд бэлэн боллоо. За, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Та хэд маань сайхан амарцгааж байна уу? Сонсогдож байна уу? За, тэгэхээр ургийн хөдөлгөөний талаар ярихын тулд эхлээд бид нар ургийн хөдөлгөөн яг хизээнээс яаж эхэлдэг вэ гэдэг талаар ярихыг одоо ярих гэж бодлоо. Тэгэхээр ургийн хөдөлгөөн гэдэг бол ерөнхийдөө 7-8 хоногтойгоос эхлээд бол хөдөлгөөн бол үүсэж эхэлдэг, хөдөлгөөн бол эхэлдэг байгаа. За, бидэнд бол ургийн хөдөлгөөн мэдэгдэж эхлэх нь бол 16-аас 22 хоногтойгоос эхлээд ургийн хөдөлгөөн мэдэгдэж эхэлдэг. За, 7-8 хоногтод бид ургийн хөдөлгөөнөө мэдэгдэж эхэлдэг гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр 7-8 хоногтод бол ургийн одоо юу гэдгийг хүзүү толгоогоо эргүүлэх ч юм уу тиймэрхүү хөдөлгөөнийг хийж идэг бол за 17 хоногтод бол ившээх тий 14 хоногтод бол гараа хөдөлгөх, гараа нүүрэн дээр аваарчих ч байд юм уу тиймэрхүү хөдөлгөөнүүд бол хийгээд эхэлчихсэн байдаг. 22 хоногтойгоос яг ургийн хөдөлгөөний тухайн ээж маань мэдэрч эхлэх хугацаа бол 4-өөс 5 сартаагаас эхлэж ургийн хөдөлгөөнөө мэдэрч эхэлдэг байна. За, энэ нь бол юутай холбоотой юм гэхээр бид нар бол ургийн хөдөлгөөн болгоныг одоо өөрөөр хэлэх юм бол тэр 4 сартаагаас өмнөх жижиг сажиг хөдөлгөөнүүдийг бол тухайн ээж маань мэдрэх боломжгүй те мэдж чадахгүй ургийн хөдөлгөөн маань ч тийм их далаацтай байдаггүй. 4 сартаагаас эхлээд бол мэдрэлийн эрхтэн тогтолцоо болон яс булчингийн тогтолцоо илүү сайн хөгжөөд боловсронгуй төгс бодогтой холбоотой ургийн маань хөдөлгөөн далаацтай одоо эрчтэй давтамж нь их тийм болж ирдгээс бид их маань ургийн хөдөлгөөнөө мэдэрч эхэлдэг байна. За, тэгэхээр ургийн хөдөлгөөнийг мэдэрч эхлэхээс эхлээд та нар маань ургийн хөдөлгөөнийг тоолох хэрэгтэй, анзаарах хэрэгтэй гэсэн болж байна. За, ургийн хөдөлгөөнийг тухайн ээж маань мэдэрч эхлэн тоолно гэдэг бол бас их ургийн тэр нандин сайхан холбоог үүсгэж идэг гэж одоо зарим эрдэмтэд бол үзэж байгаа. За, ер нь бол жирэмсний 32-7 хоногтойгоос өмнө ургийн хөдөлгөөн маш хэдвэхтэй байж байгаа. 32-7 хоногтойгоос хойш бол баг зэрэг буурч болно. За, тэр нь бол яагаад ер нь ургийн хөдөлгөөн физиологиороо буурж эхэлдэг юм бэ гэхээр нөгөө ураг маань ихийнхаа хэвлээд одоо өдөр хоногоор л өсөж том болж байгаа тийм тэрнтэй холбоотой нөгөө хөдлөх орон зай маань багасдагтай холбоотойгоор ургийн хөдөлгөөн баг зэрэг багасж болно. За, мөн ургийн хөдөлгөөг багасгадаг өөр нэг хүчин зүйлүүд гэх юм бол одоо архины хамааралтай, ээж нь архины хамааралтай, эсвэл ээж нь өөрөө нөгөө опиоидын төрлийн буюу сэтгэл нөлөө дэмүүдийг хэрэглэдэг. За, мөн цэцэн дахь сахарын хэмжээ багасах тэр зэргүүдийн үед бол ургийн хөдөлгөөний төр зур багасдаг байгаа. За, тэгэхээр ураг маань өөрөө ихийнхаа хэвлэлд бас унтаад мөн сэрээд гэсэн юм хэмнэлээр бол байж идэг. Яг унтах үедээ бол ураг огт хөдөлгөөнгүй байж болно. За, тэр нь бол нэг 20-аас 40 минутын хугацаагаар үргэлжлэж болохгүй. Ерөнхийдөө 90 минутаас дээш хугацаагаар бол үргэлжилдэггүй байна л дээ нойрны хэмнэл нь. За, тэр үед нь ураг ерөөсөө огт хөдлөхгүй байж болно. Тэрэнд бол та хэд манай характер санаа зовоод ах зүйл байхгүй гэсэн үг. За, ураг яг нөгөө онлын хувьд бол тий ургийн хөдөлгөөн нэг цагт 31 орчим хөдөлгөөний хийдэг дунджаар. Гэхдээ тэр хөдөлгөөн болгоны та нар маань бүгдийг нэг тэгж мэдрээд заавал тоолоод ингэж байх бол юу гэх тий далаацтай тийм хүчтэй нэлээд сайн хөдөлж байгаа хөдөлгөөнүүдийг та маань мэдэрдэг тийм үү. Тэгэхээр ургийн хөдөлгөөн нэг цагт 16-аас 45 удаа хөдөлдөг бөгөөд дунджаар 31 удаа хөдөлдөг гэж үздэг байх нь л дээ. Тэр хөдөлгөөнүүдэд нь бол одоо тий нүдөө хөдөлгөөх, ившээх, одоо зогсуулах, гараа хөхөх гэх мэт хөдөлгөөнүүд бүгдээрээ нийлээд нэг цагт ер нь 31 удаа хөдөлгөө гэж онлын хувьд л үздэг юм байна. За, ер нь бол 28-7 хоногтойгоос хойш бид ургийнхаа хөдөлгөөнийг маш сайн тоолж явах хэрэгтэй. Нэг сайн тоолж явах хэрэгтэй тий. Тэгэхээр яг ургийн хөдөлгөөний яг
идэвхтэй үе нь бол оройн цагаар үдээс хойш оройн цагаар маш их идэвхтэй байдаг. Тэр үед нь одоо манай ээжүүд ч гэсэн юм бол ярьдаг шүү дээ. Өдөр ерөөсөө хөдөлгөхгүй байж байгаа л оройн нэг жоохон хөдөлгөө гэдэг. Тэгэхээр тэр бол бас байж болох асуудал ахна шүү дээ. Өдрийн цагаар хөдөлгөөний идэх жоохон сул байж байгаа. Орой буюу үдээс хойш буюу оройн цагаар бол идэвхтэй хөдөлгөөнтэй байж болдог байна. За, ер нь бас хүүхдийн хөдөлгөөнийг та хэд маань тоолохдоо маш тийм тайван байгаа үедээ за өөрөө тийм амарсан те хэвтэж байгаа үедээ энэ төр ургийн хөдөлгөөнийг тоолох юм бол илүү та нарт аюулгүй мэдрэгдэж боломжтой гэсэн. Яг хүүхдийнхаа хөдөлгөөнийг сэдэх бас нэг хэд аргууд байгаа. Тэрийг та бүгд би бас хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт нь бол тухайн ясны тайван сууж байгаа хэвлий дээрээ гараа тавьж байгаа хүүхдийн хөдөлгөөнийг мэдрээ тоолж болно. За энэ үед хүүхд маань идэвхтэй ингээ хөдөлж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол одоо зүүн хажуугаараа хөвтээд одоо доороо хэвлий доороо нэг тийм нэг одоо ивэс центр ивээд мөн гараа ингээд хийгдсэн дээрээ тавиад хүүхдийн хөдөлгөөнийг мэдэрч болно. За гуравдугаарт нь бол ямар нэгэн юм чихэрлэг зүйл идэх нь бол зэрэгт хүүхдийн хөдөлгөөнийг аюу идэвхтэй болгож өгдөг. Яагаад тэгэхээр хоол одоо зарим ээжүүд гэж ярьдаг шүү дээ. Хоол идсний дараа манай хүүхд аюу идэвхтэй хөдөлгөө гэж ярьдаг нь нөгөө хоол идээд сандах сахарын хэмжээ ихсээд ирэхлээр хүүхдийн хөдөлгөөн маань идэвхжиж явдаг гэсэн байна. За дөрөвдүгээрт нь гэх юм бол хүүтийн юм ууж залгиж болох нь шүү дээ. За иймэрхүү аргуудыг хэрэглэхэд ургийн хөдөлгөөн идэвхтэй байх юм бол ерөн бол ураг нэг санаа зовоодох зүйл байхгүй гэсэн та хэд маань. За яг ургийн хөдөлгөөн хэдэн удаа хөдөлгөх нь бас хэвийн байх вэ гэдэг нэг асуулт байгаа тийм. Тэгэхээр тэр нь бол нэг 2 цагт бол 2-оос биш 6-аас 10 удаагийн хөдөлгөөн бол энэ бол ургийн хэвийн хөдөлгөөн гэж үздэг байна. За та хэд маань саяны аргуудыг хэрэглээд хүүхдийнхээ хөдөлгөөнийг тоолж үзээд ерөнхийдөө 6-аас 10 удаа 2 цагийн хугацаанд ингээ хөдөлж явах юм бол энэ бас хэвийн юм байна гэдэг ойлголтыг бас авч болох нь байна. За дээрх аргууд миний саяны хэлсэн аргуудыг хэрэглээд ч хүүхд маань сайн хөдлөхгүй. За 28-7 хоногтойгоос хойш хүүхдийн хөдөлгөөн эрс багасаад ингээд байх нь бол бас жоохон тухайн хүүхдэд маань асуудал байгааг бас илтгэж болно. Тэгэхээр энэ үед бол та хэд маань эмчит хандах шаардлагатай гэсэн үг тийм. За эмнэлэг тандаад наривчлсан шинжилгээнүүдийг өгөөд ургийн зүрхний бэрхшээл хийлгээд хэд тавиан шинжилгээгээр одоо асуудлаас тодруулж болох юм байна. Яа. Асуулт байна уу? За. За төрх аядуухан гэдэг. За төрхийн өмнөх хэд хоногт ураг бараг хөдөлгөөн мэдэгдэхгүй байх нь муу юу гэж. За ер нь бол төрөх төхөөд буюу би сая ярьсан тийм ээ 32-7 хоногтойгоос өмнө бол ургийн хөдөлгөөн идэвхтэй байж идэг. 32-7 хоногтойгоос базарыг буурна. Гэхдээ нөгөө 2 цагийнхаа хугацаанд 6-аас 10 удаагийн хөдөлгөөн байх ёстой. Тэр бол хэвэн гэж үзэх нь. Төрөх төхөөд ирэх буюу 37-оос хойш бол нөгөө хүүхдийн толгой аарцагтай ингээд суугаад хүүхдийн толгой доошилсантай холбоотой ургийн хөдөлгөөн бас багасж болно. Гэхдээ нөгөө миний хэлсэнчлэн доотлон 6 хөдөлгөөн тэрнээс дээш байх нь бол хэвэн гэж үзнэ. Хүүхдийн хөдөлгөөн хэд их багасах огт хөдөлгөөнгүй байх юм тэр нь бас жоохон аюултай байхыг үгүйсэхгүй бөгөөд энэ үед бол та хэд маань эмчтэй хандах хэрэгтэй шүү. За өөр ямар асуулт байна? За төрхийн өмнөх 34-аас 35 хоног. За төрхийн өмнөх хэд хоногт хөдөлгөөн багасах уу эсвэл илүү болдог уу гэж. Тэгэхээр ер нь бол сая би төрөөчийн хүний асуултаа ер нь бол давцж байна. Тэгээ ер нь 32 хоногтойгоос хүүхдийн хөдөлгөөн багасна. Гэхдээ 2 цагтаа 6-аас 10 хөдөлгөөн бол байх ёстой тий. Тэгэхээр ургийнхаа хөдөлгөөний нэгдүгээр ээжүүд маань маш их тайван байгаа үедээ хөвтөж байгаа үедээ ч юм уу эсвэл бол тухтай ингээд сайхан сууж байгаа үедээ хэвлий дээр гараа тавиад хүүхдийнхаа хөдөлгөөнийг илүү их анхаарал төвлөрүүлж мэдэрч бас тоолох нь бас та хэд маань илүү их мэдээлэл өгнө шүү гэж хэлмээр байна. 34-өөс 35. За 34-өөс 35 хоногтой ургийн хөдөлгөөн маш их байна. Мөн төрөх зам цэвэрлэх лаг хэд хоногийн өмнө хэрэглэх лааны сонголтуудын талаар гэдэг чинь тий. За тэгэхээр 34-өөс 35 хоногтод бол маш их гэдэг нь яг хэдэн удаа хөдлөөд байгаа юм бол тэрийг та минь бас саяны миний зөвлөсний дагуу нэг тоолоод ингээд үзээрэй. Ер нь бол 34-өөс 35 хоногтод ургийн хөдөлгөөн идэвхтэй байж болно.
Гэхдээ нөгөө эмгэгээр их хөдөлгөөн их байх нь бол ураг орчмын шингийн ихсэлттэй холбоотой байх талтай. Тийм учраас та хэд бас мэргэжлийн эмчтэй үзүүлээ зөвлөгөөгөө авсан дээр байгаа. За өөр Төр хугацаа болцсон хугацаанаас хэтрүүл сэтэл дээр төрөх үү? За төрөх хугацаа болцсон хугацаанаас хэтэрх юм бол сэтэл дээр төрөх үү гэсэн асуулт байна. Энэ бол гэхдээ бидний лайфт бол бас хамааралгүй асуулт байна те. Гэхдээ ер нь бол 41-7 хоног хүртэл техийг бид нар одоо хэвээл гэж үзээд байна л да. Тэр нь бол дотроо ураг орчмын усных нь хэмжээ, ургийн байдал, тухайн эхийн одоо биеийн байдал харьцангуй сайн байгаа тохиолдолд бид нар 41-7 хоног хүртэл тэлгэж болно тий. Тэрнээс хойш илүү тэлгэж үзэх бөгөөд өстой одоо нөгөө сэдэлт гэсэн асуудлыг ярьж болох нь байна. Тэдсийг хатуураад арьсан таталтаж өгдөөд байдаг юм а. Юуныхээ 36-4-өөс 36 мэдээлэлтэй. За гэдэс их хатуураад арьсан таталтаж өгдөөд байдаг юм аа. За энэ ээж бол бас анхны төрөгч байхыг үүсэхгүй юм байна тий. Анхны төрөгч байх анхны одоо төрөгч ээжүүдэд бол бас иймэрхүү асуудал бол гарч болно. Энэ бол маш олон бас шалтгаанууд байж болно шүү дээ. Маань болчин хатуурсантай холбоотой байж болно. Хит их туранхай ээж ус байхыг үүсэхгүй юм тий. Арьсныхан сумстай тэрнтэй холбоотой болов уу гэж бодчихно. За өөр асуулт. За эндээ юмч байгаа юу гэж. Өөр асуулт. Өөр асуулт байвал манайхаа асуултаа бичээд аваарай. Коммент дээр дараа нь биччихвэл манай ч бас хариулж байгаа тий. За асуулт ер нь миний саяны одоо ургийн хөдөлгөөнийг тоолох, ургийн хөдөлгөөнтэй холбоотой сонирхож байгаа асуулт авах юм бол коммент хэсэгт үлдээж болно. Тэгээ сүүлд нь бас уншиж чад хариулт өгөх боломжтой өгч болно. За хяналтын эмч ямар замаар төрөхөө шийдэх. За нимка гэдэг хүний асуулт байна тий. За дүүргийн хяналтын эмчтэйгээ ямар замаар төрөхөө шийдэх үү? Хийсвэрээр төрөхөөр бол төрөх газартаа хэрхэн хандах вэ гэж юм. За тэгэхээр ер нь бол яг төрөлтийг төрөх замаар яг энэ асуудлыг бол яг мэргэжлийн эмч нарт нь л хандна. Та Баянзүрх дүүргийн харьяатай бол манай амбулатороор ирээд манай их барихын эмч нарт үзүүлээд энэ асуудлыг шийдвэрлэж болно шүү. Нимка. Энэ сургуулах шүү дээ. За. За өөр сонирхож байгаа асуулт байна уу? За ер нь бол манай лайвтай ч хамааралтай ч бай, хамааралгүй ч бай сонирхож байгаа асуултууд байвал бас хариулъя. Асууж болно. За. Ингээд лайв өндөрлөх юм байна. За тэгээд анхаарал тавьсан, идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд асуух дарааныхоо лайв дуусны дараа асуух асуулт байл коммент зүлдээж болно шүү. Тэр бүгдэд дараа нь хариулах боломжтой байна. За баяртай.